хол эмнэлгийн Чихамар холын төрөлх зэрэгтэй эмчтэй Батчулуун байна. За өнөөдөр 3 сарын 3 дэлхийн сонсголт хамгаалах өдрөө энэ өдрийн хүрээнд 3 хол эмнэлгээс дунд чихний архаг өрөвсөл дунд чихний архаг өрөвсөлд гочлон хийгдэг хаалга хэнгэрэг нөх мэдсийн талаар та бүхний сонирхсан асуултанд хариулах байдлаар ярилцъя гэж бодлоо. Сайн би нөгөө эдээ гардаг гэдээ ярьлаа. Тэгэхээр хэнгэрэг нөх мэдслийн үр дүн бол нэг одоо хамгийн сүүлд бичсэн одоо дэлхийн байгууллагын судалсан судалгаан дээр хэнгэрэг нөх мэдслийн үр дүн бол 98% үр дүнтэй байдаг гэж бичсэн байгаа. Гэхдээ баримтлагдаг зарчим нь бол эдээ булга гараагүй дунд чихнээс эдээ булга гараагүй 3 сар хасдаг гэж. Яг манай практикт бол ерөөдөө доош 2 сар хөөрэй тэгжээж хэнгэрэг нөх юм бол үр дүн маань тийм өндөр хэмжээнд сайн байдаг гэх юм. Тэгэхээр хоёр чихний асуулт маань хоёр чихэнд зэрэг нөхч болох уу гэсэн асуулт байна. Тэгэхээр хоёр чих маань хоёулаа саяны хэнгэрэг нөх шаардлагыг хангасан байх юм бол өөрөлдөл эдээ булга гараагүй тийм ээ. Өрөсөл байхгүй 2 сар хуурай байсан байх юм бол нөхч нөхдөг. Тэгээ зэрэг нөх хаглаа хийгдэг. Хацсангуу зэрэг нөхөд нэг талаас одоо хөвчлэн хэнгэрэг нөх мэслийг тэр өөрийнх нь булчингийн хайснаас мөгөөрсний хайс мөгөөрсөөр өгч байгаа шүү дээ. Тэгэхээр нэгтлийн одоо булчингийн хайсаа авлаа гэхэд жишээлбэл 2 хэнгэрэг нөхч хэмжээний хайс авчих нь шүү. Тэгэхээр зэрэг хүндээж гэсэн юм бас зүгээр байхгүй. Давхар ахгүй гэсэн. Хоёр ажил болохгүй гэсэн. Жилд ойр ойрхон эдээ булга гараад яваад байдаг гэж хэллээ. Тэр эдээ булга гараад яваад байна гэдэг нь наандаж одоо энэ сонсголын хэдийн яснуудаа гимтэж ийднэ. За сонсголын яснууд чинь дуу дамжуулах механик хэсгийнх нь хамгийн чухал хэсэг шүү дээ. Тэгэхээр сонсголын яснууд гимтээ тэр хэлхээ холбоо салчих юм бол сонсгол бууралт маш өндөр хэмжээнд очиод эхэлчихнэ. За хэнгэрэг айс дангаараа цоорхоо байхад бол дуу дамжуулах чадварын 40-50% байхгүй болох юм бол ахаад сонсголын яснууд салчих юм бол бал 80% байхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр маш өндөр хэмжээний төлөвлөлт үүснэ. Нэг асуудал нь. Нөгөө нэг асуудал нь эдээ булга гараад яваад байна. Зөвхөн сонсголын яснуудыг биш ойролцоох эдүүдийг ясыг ийднэ. Тэгээд хаашаа очих вэ хамгийн түрүүнд ойрхон ойлгомжтой тийм ээ гал тэрхний өндөрлөл. Ер нь тийм Чихамар холын практикт одоо энд амнаас эрсдэх асуудал дотор нэлээд томоохон байр суурийг дунд чихний архаг өрөвсөл тэрнээс үүдэлтэй гал тэрхний өндөрлөл эсэлждэг. Ялангуяа манай орнд. Үндсэндээ хоёр шалтгаан байна шүү дээ. Нэгдүгürt бол дунд чихний хорц өрөвсөл хүүхд нөгөө томооч хорц өрөвслөөр өвдөж байгаа хэнгэрэг нь цоороод эдээ гойжоод хүүхд төр өвдөх нь ойлгох нь багасаад дэгдэг шүү дээ. Дунд чихний хорц өрөвслөөр цоорч. Нөгөө нэг цооролт нь бол гинтлийн цооролт. Алхтаа болчлаа, зохиолчлаа гэдэг юм уу? Араа траам тийм ээ. Өшөө нэг цооролт нь бол ятрагны цооролт гэж бас байдаг л да. Тэр нь одоо хүүхдүүд их тохиолдолд хүүхдүүдийн практикт их хийгдэг ажиллабар байдаг. Одоо сонсголын хөнгөөсөнд сонсголын гуурс гэдэг одоо тэнд тавьж байгаа. Гарч болох гуурс гэж юм тавьдаг. Энэ гуурс тавиад энэ гуурс өөрөө онох юм 6 сараас 1 жилийн дараа авдаг. Гэтэл 1-3% нь цооролт бас үлдчих тохиолдол бас байдаг хань. Тийм тохиолдол байна. Тэгэхээр ихэнх гол шалтгаан нь бол дунд чихний хорц өрөвслөөр ойрхон өвдөх тийм ээ. Тэгээд тэр нь идэж өгөхгүй байх, дутуу хас эмчилгээ, анатомийн онцлог гэдэг чинь анатомийн онцлог дээр ярихад монголчуудын дэлхий дээр дунд чихний өрөвслөөр хамгийн өвддөг ард түмний тоонд ордог юм билээ. Би нэлээд дээх нэг тийм судалгаа харж ирсэн. Яг манайхаа өөртөө судалсан байхгүй. Дэлхий дээр хамгийн өвддөг ард түмэн дотор монголчууд, эскимосчууд тийм Америкийн тэгээд индианчууд энэ төр орж идэг юм л. Тэр нөгөө өргөн шанаатай сонсголын гурс маань харцангуй өргөн юу гэдэгтэй богино гэдэгтэй холбоотой байх.
Тэгээд бас хоолтын онцлог тухайн орны нөгөө хөгжлийн төвшин гэх юм уу та тэр бас нөлөөлт юм л л дээ. Ядаа буруу орон байна гэдэг маань жишээлбэл тэр хэмжээгээр хоолт муу байна, тэр хэмжээгээр тахлаа муу байна тийм зөвхөн домжихны өргөсөлж биш л дээ. Энэ зэрэг хүчнүүдэд өртөмтгий байдал хэсэг тэрний дотор домжихны арга өргөслөөр өгдөх бас нэг шалтгаан болж явж идэг гэсэн юм бид юм билээ. Дээрээс нь бас манад яг зүгээр хүмүүст хэлэх нэг тэнгэр цоороо эргээд идэгдэг. Эргэж идэхэд нөлөөлөх. За тэгээд эмнэлэгт хэвчсний дараа хамгийн гол гам маань бол дөргилт авахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг дөргилт өгөх янз бүрийн спорт бүжиг юу гэдгийг тэр юмар хичээлэхгүй байх хэрэгтэй. 2 сар доройж гэж байгаа. 2-3 сар ус оруулахгүй байх хэрэгтэй. Ус оруулахгүй байх хэрэгтэй. Тэр бол маш чухал. Гам маань. Үндсээ 2 юм байх нь дөрөхгүй байх нь ус оруулахгүй байх нь. Тэгээд эмчийн хяналтанд байх хэрэгтэй 2 сар. Тодорхой хэмжээ тусаах хэмжлэгээ үргэлжилдэг тэр нь хэд хоног хийх нь 10-14 хоног уу 21 хоног уу гэдэг нь тухайн хүн болгонд өөр байдаг. Дунджаар хот нэг алгааны дараа оёдл болт энэ төрөнд авна шүү дээ. Тэгэхээр антибиотик нэг 10-14 хоног тусаалгадаг. Энэ шаардлагатай бол давхар мөг үзрийн тусаалгах сэргэлж болно. Мөг үзрээс сэргэлсэн хэрэгж болно. Тэгээд хүнээс өөрөөс нэг шалтгаална гэсэн. 2 сарын хугацаанд дөрөхгүй байх хэвээр хол газар машинаар явахгүй байх хэвээр онгоцоор 2 сар огт нисэхгүй. Тэгэхээр 2 сар гэдэг хугацаанд ирэхэд тэр шинээр өөрийнх нь хальсыг аваачаад суулгаж байгаа шүү дээ. Шинээр тэр хальс маань судасчлалт үсээд амьдраад шинэ хэнгэргээр шинэ мембран бий болох хугацаа. Хамрын болон чихний залгуурын хагалгаанууд хавдар бус техник хагалгаа ирэхэд хийгдэж байна. Тэрний нэг хагалгаа нь бол хэнгэрийн нөхмөслөө 3 голын лэгт хийгддэг. За хийгдэхийн тулд эхлээд хүмүүс маань ирж үзүүлнэ. Цагаа аваад ирж үзүүлнэ. За үзүүлээд оншоо тогтоогоо хагалгаа хийгдэж болно. Хийгдэж болохоор одоо чих байх юм бол тийм ээ. Тухайн хүний чих тийм байх юм бол зогшинлыгнүүд бүрдүүлнэ. Тэгээд өдөр судраа товлоод тэр өдөр орж болно. Хацсангуу очир дараал гайгүй. Тийм баг. Нислэлийн үнийн хувьд ч гэсэн ерөөхдөө хацсангуу тийм их өндөр биш дундаж үнэтэй. Дунджаас доорч баг гэхээр үнэтэй байна уу да. Манай эмнэлгийн хувьд за дэлхийн жижигтэй харьцах юм бол үнгүй шахуу хийж байгаа тал ялгаагүй хийдэг. Та бүхэн баярлалаа. Дунджихны арга өргөсөл за тэрнээс хамгийн их тохиолдог одоо хүндрэлх юм уу хүмүүст үүсдэг асуудал бол сонсгол бууралт юм. Тэгээд энэ сонсгол бууралтыг хамгаалах өдрийн хүрээнд маш өчүүхэн зүйл та бүхэнд хэлж өглөө. Баярлалаа. Анхаарал тавьсанд.